За сайн байцгаана уу? Та нартайгаа энэ удаа Rise Together болонгаараа хүрэхэд бэлэн болоод байна. За би саяхан энэ яаж одоо найзыг амьдралдаа хожиж аваад бас хүмүүс нөлөө үзүүлэхэ гэдэг энэ номыг уншиж дуусгасан. Тэг энэ номыг уншаад би маш олон зүйлийг ойлгож авсан л да. Тэгээд би бүр инээ түрээд хүүшээ юм хүн болгоо мэдэх хэрэгтэй юм биш үү? Тэг ялангуяа хүнтэй яаж харилцахаа мэддэггүй. Тэг олон хүнээр өөрийгөө хүрээлүүлмээр байгаа мөртлөө яг хүнээр хүрээлүүлж чаддаггүй тийм ганцаардмал хүмүүстэй харилцаа яриа үүсгэхээ мэддэггүй те яаж яриа өрнүүлж чадхаа мэддэггүй. Эсвэл магадгүй бусдад одоо те нөлөө үзүүлэх гээд одоо компани ажиллаж юм уу те ямар нэг байдлаар бусдтай хүмүүстэй харилцдаг хүмүүст маш хэрэгтэй ном байлаа. Тэгээд та нар өөртөө заавал уншаарай гэж би бас хэлмээр байна. Тэгээд миний хувьд би багын л хүмүүстэй ярьж чаддаг. Багын л тийм нийтж хүүхдээсэн л та. Гэхдээ Америкт ирээд хэлгүүгээсээ болоод нэг 10 жилийн англи хэлний мэдлэгтэй хүүхд чинь энэ дээрээ хүмүүстэй ярилцаж чадахгүй те. Тэрнээсээ болоод би аяга өөртөө ихтэй алдсан. Тэгээд найз нөхөдтэй болж чадахгүй нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсэн би. Англи хэлээ би сайн сураад хүмүүстэй ярьж чаддаг болсон ч гэсэн ягаад ч нэг тэр хүмүүстэй харьцаж чадах нэг зуршил одоо юугаа мартцсан нөгөө зэвсгээ мартчихсан яг хүмүүстэй яг яаж харьцахаасаа мэдгүй тэгээ буцаад хүмүүстэй одоо тэгээ халуун дулаа уур амьсгал үүсгэж хүмүүстэй яриа өрнүүлэхэд надад бас нэлээд практис хийж ээж би буцаад гайгүй болсон. Гэхдээ би энэ номыг уншаад бүр хүнтэй харилцах харилцаагаа бүр нөгөө төвшөнд одоо бүр хөгжүүлж чадсан гэж ойлгож байна. Тэгээд би бүр амар нөгөө ягаад чи миний хувьд би амьдралаа найзуудгүйгээр эсвэл хүмүүсгүйгээр төсөөлж чадахгүй. Би тийм хүн болгон тийм байх гэж би бодож байна. Тэгээд миний хувьд би бас ерөнхийдөө заримдаа амьдралдаа жоохон одоо нөө өдөр тутмын амьдралдаа хүмүүстэй ярихдаа би заримдаа яг яаж ярихаа сайн мэддэггүй, заримдаа сандрах ч юм уу те заримдаа хүмүүстэй сайн өөрийгөө ойлгуулж чадахгүй зөндөө байдаг. Тэгээд энэ номыг уншаад би маш энгийн мөртлөө маш чухал зүйлсийг ойлгож авсан. Тэгээд та нартай би хуваалцахгүй үнэхээр өнгөрч чадахгүй байна. Хүн болгон амьдралдаа хүсдэг зүйл байгаа. Янз бүрийн магадгүй та эмч болохыг хүсдэг, жүжигчин болохыг хүсдэг, дуучин болохыг хүсдэг, багш болохыг хүсдэг. Хүн болгонд янз бүрийн мөрөөдлөд те хүсэл байгаа. Гэхдээ эцээст хүн гэдэг амтан ерөөсөө яг бүр чин хүслээр мэлцэл нь болохоор өөрийгөө чухал гэдгийг мэдрэхийг, өөрийгөө хүнд үнэлэгддэг, хүнд хэрэгтэй, үнцэнтэй хүн гэдгийг мэдрэхийг хүсэж идэг. Яг одоо тий бүр одоо нөгөө бидний одоо тэг хүсэж байгаа юмны хамгийн гүнзгий зүйл нь ерөөсөө л тэр байдаг. Тэгээ бид нар тэрийг яаж мэдрэх юм бэ гэхээр тий хүмүүсээс бусдаас тий бусад хүмүүс бидэртээ яаж харцж байна, бид нар бусдын хүмүүст яаж хүмүүсийн амьдрал яаж нөлөөлж байна, тий харилцаа гэдэг зүйл бол бидний амьдралд бүр зайлшгүй байх хэрэгтэй зүйл. Хүмүүсийн дунд харилцаа, ярианы хүмүүстэй ярьж байгаа харилцаа бүх зүйл. Тэгээ судалгаагаар хүмүүс одоо хүмүүсийн уцаар ярьж байгаа хүмүүсийн одоо ярианаас 2500 үгнээс 500 үг нь хамгийн хэрэглэгдэж исэн гэдэг чинь л да. Тэгээ тэр 500 үг нь ямар үг байсан бэ гэхээр би гэдэг үг байсан. Тэгээ хүн ерөөсөө өөрийгөө ярих хамгийн дуртай байдаг тий. Өөрийнх нь түүхийг бусдад ярих. Хүн болго өөр ингэсэн түүхтэй тий. Тэгээ бусдад өөрийгөө ойлгуулж, бусдад өөрийгөө хэн бидгээ гэдгээ мэдрүүлж, бусдад өөрийнх нь түүхийг ярихдаа хүн хамгийн их дуртай байдаг. Хүн болгон адилхан. Заримдаа бид нар хүмүүсийг хардаг штэ тий. Цаанаасаа л бүр ингээл яриад л амар. Цаанаасаа л хамт баймаад амар. Цаанаасаа л тэр хүнтэй ярихаар бүр ингээд сэтгэл санаангоод аюу гой болчдөг тий. Тэгээ тийм хүмүүс таны амьдралд байгаа бах. Намайг ингээ хэлэнгүү та нарын хүнийг бодож байгаа бах. Та ч гэсэн тэр хүн шиг байж болох юм. Та ч гэсэн тэр хүн шиг байж чадна. Бусдыг амьдралдаа татаж хүнээр бусдаа өөрийгөө хүрээлүүлж хүмүүсийн дуртай хүн байхын тулд та хамгийн нэгдүгээрт юу хийх вэ гэхээр ерөөсөө бусад хүмүүсийг чин сэтгэлээсээ сонирхох. Цаанаасаа нэг тийм хүнийг татах өвдөлттэй нэг тийм хүмүүс байдаг да тий. Тэр хүмүүс юу сурцсан байдаг вэ гэхээр өөрөөсөө илүү бусад хүмүүсийг сонирхоо сурцсан байдаг. За тэгвэл та хүмүүсийг одоо өөртөө татчих. Хүнтэй одоо харилцаагаа сайжруулъя. Дээрэс нь хүмүүсийн дуртай хүн нь те болохыг хүсэж байгаа л хамгийн нэгдүгээр та өөрөө бусад хүмүүст дуртай байгаад хүмүүсийг чин сэтгэлээсээ сонирхоорой. Чин сэтгэлээсээ сонирхно гэдэг нь зүгээр нэг сонирхож байгаа дүрсэх биш. Та зүгээр л өөртөө тийм үзэл бодлыг суулгаад хүмүүсийг одоо өөрийгөө сонирхуулах гэж оролдохоос илүү бусад хүнийг та сонирхох юм бол чин сэтгэлээсээ сонирхох юм бол хүмүүс буцаага таныг сонирхно. Миний таанддаг хоёр дахь зөвлөгөө болохоор дандаа инээмсэглэжээ. Та инээж байгаа хүнийг хараад уурч өрөхгүй шүү дээ. Ямар ч ууртай үед та инээж байгаа хүнийг хараад өөрөө ирэхгүй инэмэр санагддаг те. Надад бас дандаа инээмсэглдэг одоо тийм бас зарим найзууд байдаг. Тэгэд мэдгүй тэр найзгаа ингээл ороод ирэнгөө цаанаасаа бүр ингээд толгоон дээрсэн гэрэл цацраад байгаа юм шиг. Ягаад ч инээж байгаа хүн гэрэл гэгээтэй, их ад жаргалтай, их сайхан харагддаг инээмсэглэж байгаа хүн. Тэгээ би ч гэсэн заримдаа энийхээ мартцсан. Өөрийгөө ингээ ууртай үедээ манаа нөхөр хэлдэг байхгүй чи ямар муухай харагддаг юм буурлахаараа мэдээж юм ууртай сайхан харагдахгүй. Тэгээ жоо молдож инээх шал өөр, чин сэтгэлээсээ инээмсэглэн гэдэг шал өөр. Та хүнд чин сэтгэлээсээ инээмсэглээд, чин сэтгэлээсээ хүнд инээмсэглэл бэлгэлж сурах юм бол
та баг амьдралдаа авч байгаа хамгийн том чадрууд нэг. Тэгэхээр та инээмсэглэж сурах тал дээр өөрийгөө сайн хөгжүүлээд бусдад дандаа инээмсэглийг бэлгэлж байгаарай. Тэгээ ямар ч газар та орсон дандаа гэрлэгээ цацралж явах болно. Хаанч таныг хүмүүс хараад маш дуртай байх болно. Яагаад гэвэл инээмсэглэж байгаа хүнийг хараад хүн болго инээмэр санагддаг учраас. Тэгээ би дөнгөж төрчөөд хүүгээ гаргачаад төрсний дараах хямралд орчихсон тийм. Нилээн л хямарсан гарал ээж илээ л да. Тэгээд би яг хоолны газар нөхөртөөгөө сууж исэн чинь нэг ихч гаднаас орж ирсэн байхгүй. Тэр ихч цаанаасаа л инээмсгэлж орж ийл над руу хараад амар гоё инээсэн. Тэр хүн зүгээр нэг одоо заримдаа Америк хүмүүс амар худлаа инээдэг байхгүй. Нэг худлаа ингэж инээчингүүдийг бас нүүр нэг юм болж байна. Тэр ихч ягаад ч цаанаасаа нэх гоё чин сэтгэлээс над руу хараад айгүй гоё инээмсгэлсэн. Тэгээд баг юм хэлээгүй байхад нь би тэр хүний инээмсгэлээр дамжуулаад энэ хүн надад айгүй дуртай байгаа юм байна. Тэгээ би инээмсэглээс нь айгүй олон юм мэдэрч ийсэн. Тэгээ ягаад ч юм би одоо тэр хүний царайг би сайн санахгүй байна л да. Гэхдээ би ягаад ч тэр үеийг ерөөсөө мартдаггүй. Магадгүй тэр хүнийг би хараад дахиад санахгүй байх л та олон жилийн өмнө. Гэхдээ би тэр хүний надад өгсөн тэр мэдрэмжийг хизээж мартдаггүй. Тэгэхээр инээмсэгэл гэдэг бол тийм агуу хүчтэй зүйл байдаг. Тэгээ тэр өдөр угаасаа хямарсан хүн чинь тийм инээмсэглсэн хүнийг хараад надад айгүй тийм гоё мэдрэмж төрж исэн. Тэгээ тийм ч учраас би тэр хүнээс болоод илүү их инээмсэглийг аяг хүсдэг болсон. Бусдад инээмсэглэл бэлгэлэх айгүй чухал юм байна гэдгийг би тэр хүнээс ер нь сурч исэн. Хүний нэрийг сайн чэйжилж хүний нэрийг хизээж бити мартаарай. Хүнийг нэрээр нь банк дуудаж байгаарай. Одоо нэр гэдэг зүйл бол биднэрт байгаа. Бидний өмч байхгүй юу. Хинч халдаж чадахгүй мэдээж давтагдсан нэр гэж байдаг л та. Гэхдээ Совда гэж намайг хүн над руу хараад дуудах юм бол тэр би эн чинь миний л зүйл. Тэгээд намайг нэрээр мань дуудаж байгаа үед ямар нэгэн хүн нэрээрээ дуудуулж явахдаа айгүй тийм онцгой тийм мэдрэмжүүдийг одоо тийм мэдрэмжийг одоо авч идэг. Тийм учраас ялангуяа та хүнтэй дөнгөж танилцаад одоо тий салж явахдаа баяртай батаач гэдэг юм уу тий батаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ тий хүнтэй ярилцахдаа хамгийн сүүлд эхлээд нэрийг сонсцсон бол дараа нь одоо ямар нэгэн яриан дундаа нэрийг заавал оруулаад эсвэл явахдаа баяртай батаач юм уу тий тэгвэл тэр хүнд аягүй тийм онцгой мэдрэмжийг өгдөг. Тэгээ намайг бас дөнгөж би Америкт ирээд удаагүй байхад манай нэг сүмийн нэг тийм хосууд байдаг байсан. Хосууд байсан. Тэр хоёр хос болохоор маш олон найзуудтай хүмүүс одоо тий айгүй тийм хүмүүсийн дуртай хүмүүс байсан. Тэгээ би нэг өдөр бодон дээр сууж илээ л та. Тэгээд тэр нөхөр нь эхнэр хоёр тий гарч ирээд надтай юм ярьчаад явахдаа баяртай сувдаа гэж хэлчихсэн. Тэгээд би бүр өөрийн мэдлэгөө надад амар гой мэдрэмж төрж исэн тий нэрээр мань дуудаад намайг ялангуяа хүмүүс одоо монгол нэрийг хэлэхдээ айгүй хэцүү байдаг. Тэгэхээр тэр хоёр хасууд миний нэрийг айгүй гоо цэвэрхэн бөгөөд ерөөсөө ягаад чи өмнө нь миний сувдаа гэдэг нэрийг мэдчихлээс. Би өдөр өмнө ярилцчихсан. Тэгтээ нэг амар дандаа ярьдаггүй. Тэгсэн мөртлөө нэг надтай зүгээр ганц хоёр үг хэлэхдээ баяртай сувдаа бүтэнсэ өдрөө сайхан өнгөрүүлээрэ гэж хэлэхдээ надад тэр айгүй тийм гоё сэтгэлийг төрүүлж исэн. Тэр хүн ер нь нэрийг хүн мартахгүй, нэрээр нь хүн хүнийг дуудаж хахад хүн айгүйх өөрийгөө бас онцгой чухал гэдгийг мэдэрч идэг. За тэгээ би энэ номыг дөнгөж уншичаад хүнийг одоо тэ чин сэтгэлээсээ сонирх, хүнтэй ярилцахтаа өөрийгөө ярихаас илүү тэр хүнээс асуултуудыг асуу. Одоо тэр хүний тухай сайн одоо тэ тэр хүний түүхийг мэдэж ав гэд энэ том уншичаад би айгүй хэрэгжүүлээ. Одоо тэ бүр ингээд догтлцсон, дөнгөж уншсан болохоор тэгээ би түрүүний хагас өдөр охиныхоо бүжгийн хичээлээр очлоо л да. Тэгээд миний охин хичээлээ эхлээд 2-7 хоног жаа. Эхний 7 хоног дээр очиход нэг айгүй тийм залуухан айгүй харагддаг нэг юм ихтэй байсан байхгүй. Тэр болохоор манай хүүхдээс 2 дахин том хүүхдтэй мөртлөө яг тийм коллеж оюутан шиг харагддаг. Тэгсэн мөртөө жоохон ааштай нэг тийм хүүтэн дүү хүн байсан. Тэгээ би ямар гоё залуу харагддаг одоо охин шиг харагддаг ээж вэ гэж бодчоод юм хэлий гэсэн боловч айгүй тийм хүүтэн нэг тийм айгүй тийм инээмсэглэлтгүй юм шиг нэг тиймэрхүү нэг надтай ерөөсөө нэг юм ярьчаар юм шиг хүн биш байсан болохоор би тухайд нэг юм яриаггүй зүгээр охин чинь хөөх юм аа нэг ганц нэг small talk тэс нэг жижиг яриа өрнүүлчихэл нэг сүртэй юм ярьж чадаагүй. Тэгээ дараа нь дахиад би яг энэ номоо уншичаад намынхаа эхлэлийг уншичаад би дараа нь дахиад хагас өдөр очсон байхгүй. Тэгсэн чинь би чи яахт дөнгөж унсч чинь зүгээр айгүй юу атц зүгээр хэрэгжүүлнэ гэл айгүй тийм урам зориг орцсон явж байгаа шүү дээ. Тэгэл би өрөөгөр орохдоо инээмсгэлж ороод хүмүүс рүү хараад сайн байна уу гэж мэдлээ даашаа суугаад нөгөө ээж чинь бас гаднаас ороод ирэнгүүт нь сайн байна уу гэл нөгөө охиныхын тухай яриад яадаг л би өөрийгөө биш санах хэрэгтэй. Өөрийгөө биш тэр хүний тухай мэдэх гээд байгаа шүү дээ. Өөрийгөө бусдад ярих ш. Охиныхын тухай охин хөөх юм аа. Тэ охиныхын тухай асуугаад охин гэлээртэй адилхан бүжгэлдэг. Тэгэл нэг юмнаас нөгөө юм руу асуултууд тэр хүний тухай би асуусан. Асууж явсараад би цагийн дотор бит хоёр нэг мэдсэн чинь хүүхдүүдээ харах нь биш хоёр бинэ хараад баах юм ярьсан байсан. Тэгээ надад тэр цагийн турш би зүгээр л асуулт асууснараа 100-ны 20% би ярьсан, 80% тэр эмэгтэй маань ярьсан, найз маань ярьсан. Одоо найзалцсан бит хоёр. Тэгээд ингээд бит хоёр
Тэр маш олон зүйлийг ярилцж явахдаа би асуултаас хариулт аваад тэр хариулсан хариултаас нь дахиад дэлгэрүүлээ тэр хүний тухай би асуулт асуугаад мэдээж ирийг би зүгээр асуугаад сонирс нь асуулт асуухгүй мэдээж их асуултаа онч асуух хэрэгтэй. Тэр хүний тухай мэдэх гээд байгаа шүү дээ. Тэгээ зүгээр дэлгэрүүлээл асуултуудыг асуугаад л байсан. Тэгээд тэндээс би тэр хүүхний бүхэл бүтэн би амьдралыг олоо мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн амьдралыг мэдхээс гадна тэр эмэгтэйгээс би зөвлөгөө авч байгаа хүүхдүүдэд зориулаад яадаг бол надад манай хүүхдээс илүү том хүүхдүүдэд надад амьдралд хэрэгтэй хүүхдүүдэд хэрэгжүүлж болох чухал зөвлөгөөнүүдийг өгсөн. За тэгээд хүүхдүүд нь бүжгэн дууслаа. Нөгөө эмэгтэй маань хажуунаас салахгүй надтай юм яриад байгаа байхгүй. Би болохоор юм бичиж бүгэлэх хэрэгтэй байгаад байдаг. Нөгөөх маань хажууд юм яриад байдаг. Би түүхийн гэхдээ 100% надад маш сайхан байсан. Би тэр хүний тухай асуураад тэндээс маш олон зүйлийг мэдэж аваад мэдээж би жүжиглж худлангаас асуултуудыг асуугаагүй. Хүний харилцаанд хамгийн чухал зүйл та 100% өөрөө байх. 100% чин сэтгэлээсээ байх. Ерөөсө худлаа дүрс гэж болохгүй. Зүгээр өөрийгөө бодож өөрийгөө бусдад ярих гэж бодхоос илүү тэр хүний тухай бодоод би хүний түүхийг мэдж авъя гэдэг тийм зүйлийг та тархиндаа суулгаад авчих юм бол хүний харилцаанд маш том өөрчлөлт гард юм байлаа. Тэгэд надад тэр эмэгтэй хамгийн гайхалтай нь юу гэж хэлсэн бэ гэхээр би арьс өнгөний үзэлтэй хүн биш л дээ. Гэхдээ би миний амьдралдаа уулзсан хамгийн үзэсгэлэнтэй Аз эмэгтэй чи байлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр би дараа нь машин дотор ороод амар та минээс орсон. Яа тэгвэл хөөх би хэрэг энэ номыг уншаагүй байсан бол хэрэг би өөрийгөө ярих гэж бодхоос илүү бусдын тухай мэдээ гэсэн тэр мэдлэгийг би энэ номноос аваагүй байсан бол би тэр эмэгтэйг угаасаа л хүүтэй эмэгтэй юм яшиг охиноо үзэж байгаа нэг цаг ингэж нэг суусан болоод гараа авъя. Би ерөөсөө тэр хүнтэй өөрийгөө нээж тэр хүнтэй би ярилцаж тэр хүний тухай мэдхийг хичээхгүй байх байсан. Сая хүүгийн мань төрсөдөр болоод би торт авах гад бэлгууны дэлгүүр очиод тэгээд хүүгийнхаа тортон дээр би нэрийг бичүүлж болох уу гэдэг нэг эмэгтэй ярьж байна. Тэр эмэгтэй болохоор харахад нэлээд ичимхий маягтай ерөөсөө надтай сайн байна ч гэж хэлээгүй. Жохон бас нэг хүнтэй ярих сонирхолгүй юм шиг яг тиймэрхүү эмэгтэйсэн л да нэг зам. Би бол нэг нүдэнд нь бол зүгээр л нэг торт болж харагдсан. Тэ ингээл тортыг бичээл үгүй мэдээж рүү галуу үнтэй харцдаг юм бол нэг хүмүүстэй юм яриад гэж бодохгүй жон залхацсан байдаг л ах. Тэгээ би бол яхаа нэгээл аль болох ингээл торт ямар миний хөөнийг хараа ямар гоё бичиж яана ингээл ерөөс над руу бүр нэг нүдрээч харахгүйсэн тэр эмэгтэй. Тэгээ би яг хамгийн сүүлд нь торт авахдаа энэ дээр нэрний юу байгаа неймтэг нь байгаа аахгүй тэрэн дээрээ Меган гэд нэртэй. Тэгээ би баярлалаа Меган гэсэн чинь над руу амар ингэж харснаа. Баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ төрсөн өдөр юм тэгэл миний үг амар тэгж байгаа аахгүй. Тэгэл би надад яг үндэ би ингээ нэг тийм та нар нэг кино мэдхүү нэг эмэгтэйчүүдийн бодлыг уншицсан нэг золоо яваад байдаг ш. Тэгэл бодолтод тааруулаад амар юм яриад байдаг. Яг надад яг тийм хүч ороод ирсэн юм шиг надад эндээ санагдсан. Ингээд би чинь хүн гэдэг амьтны аргыг нь олдог. Хүнтэй яаж ярих бараг нэг юу нууц нь алдсан юм шиг тий. Тэг маш энгийн зүйл байдгийг бид нар өөртөө анзаардах юм байлаа. За тэгээ миний та нарт өгч байгаа нэг 5 дахь зөвлөгөө нь болохоор тэр хүний сонирхолтой тааруулж ярих тий. Хүнийхэн бүжигний анги дээрээс ээжд тий би өөрийнхөө сонирхлын дагуу би ярилцсан. Өөрийнх нь сонирхдаг мэдээж би асуулт асуугаад надад хариулж байгаа зүйлс нь яг амьдралынх нь хэм маяг байгаа тий. Тэрэн дээр нь тулгуурлаад би тэр хүний тухай лим мэдхүү гэсэжсэн учраас тэр хүний сонирхолтоор нь тулгуурлаж би яриагаа өрнүүлсэн. Тэрний эцэст тэр хүн намайг хамгийн үзэсгэлэнтэй Аз эмэгтэй гэж тодорхойлсон. Яагаад гэвэл би тэр хүний чухал мэдрэмжийг мэдрүүлсэн. Би танарт өмнө хэлсэн бичлэгээ хийхдээ хүн гэдэг амьтан бол ерөөсөө өөрийгөө айгүй чухал үнцэнтэй айгүй тийм онцгой нэгэн гэдгийг мэдрэхийг айгүй хүсэж яадаг бид нар амьдралдаа хүмүүсээс бид нар тийм зүйлийг хүсэж яадаг. Тэгвэл та хүнд тэр хүсэж байгаа зүйлийг өгчих юм бол тэр хүн буцаага таныг тийм хүн гэж боддог. Тэ? Дахиад хойлоо ярилцах юмсан хойл нэг газар орж суугаа сайхан ибүү халъя. Над руу дараа нь инстаграмаар мессеж итсэн ярилцах сайхан байлаа. Дахиад уулзахыг тэсээ хүлээж байгаа шүү гэсэн мессеж инстаграмаар бас ирсэн. Тэгээд би тухайд бодж илаа л да. Яа тэгэл надад нэг тим найз байдаг. Би тэр найзын нэрийг хэлэхгүй К гэж дуудъя. Манай К гэдэг найз болохоор юу байсан бэ гэхээр ягаад чинь хүнийг сорончиг амар татдаг. Тэгээ би хүртэл ингээд өөр ирэхгүй юм ярахаар амар догдолдог. Бүр ярилцах аягүй дуртай. Тэгээ манай К гэдэг найзын нууц нь юу байсан бэ гэхээр тэр найз маань зөвхөн хүмүүсийг чин сэтгэлээсээ сонирхдаг хүн байсан. Хүмүүсийг сонирхож хүмүүсийг яриулдаг. Тэгэхэд надаас айгүйх асуултуудыг асуудаг. Миний яг дуртай зүйлийг надаас айгүйх асуудаг. Тэгэл би чинь дагдлал айгүйх ярьдаг амьдралаа. Тэгэл тэр охиноо тэр найзгаал харах юм бол би бөөн баяр тэр хүнтэйгээ л ачаал ярих гэдэг. Ягаад гэвэл тэр хүн надад миний хүсээд идэг зүйлийг надад өгөөдсэн байхгүй. Тийм болохоор би тэр найзгаа буцаад маш их сонирхсон. Тэр найз надад ерөөсөө би бодоод байгаа юм. Надад ерөөсөө өөрийгөө ярьдаггүй байсан юм. Би асуух юм бол надад ярина. Тэрнээсээ ч нэх өөрийгөө яриад идэггүй. Намайг л яриулаад идэг. Тэгээд ахын хэрээр би тэр найзынхаа тухай илүү их мэдхийг хүсээд илүү татан найз байхыг хүсээд тэгээ ингээд анзаарах ганцхан би биш миний эргэн тойрны бүх эмэгтэйчүүд бүгд Mother K гэдэг найз руу тэмүүлдэг. Тэгээ тэр маань тийм popular те айгуу тийм
алдартай өөрийнх нь хүрээлэлд ерөөсөө л хүмүүс өөрөө мэдлгүй л очиад байдаг. Тэгээ манай К гэдэг найзын маань нууц нь юунд байсан бэ гэхээр магадгүй энэ номыг одоо уншицсан байх гэж би бодоод байгаа. Өөрөөс нь би дараа нь асууна гэж бодож байгаа. Тэгээ нууц нь юу юм бэ гэсэн байсан бэ гэхээр манай найз ерөөсөө хүнээс одоо тий аюу тийм өөрийнх нь тухай асуудаг, тэр хүнээр өөрийнх нь тухай яриулдаг. Тэгээд яриулснараа тэр хүнд өөрийгөө үнцэнтэй, өөрийгөө онцгой гэдгийг мэдрүүлж чаддаг. Тэгээд хамгийн гол нь бас хүнд чин сэтгэлээсээ ханддаг. Хөгжилтэй, дандаа инээдэг. Яг тийм одоо нөгөө юу сайтай хүн байхгүй. Одоо зан аранш нь маш тийм одоо өөдрөг тийм хүн. Тэгээ би одоо бодоод байгаа байхгүй хөөх. Ерөөсөө хүний одоо тий хүн гэдэг амьтны бас маш чухал одоо мэдлэг нь бол бас хүнтэй харилцаандаа байд юм байна. Хүнтэй ярьж сурах, хүнийг одоо яриулж сурах. Ярьж сурахаас илүү хүнийг яриулж сурах, хүнээс зөв асуултуудыг асууж сурснараа бид нар хамгийн сайн яриа үүсгэх хүн болд юм байна. Тэгээд энэ залуу маань номон дээр хэлж байгаа юм л да. Өөртөө тохиолдсон түүхүүдээ. Тэгээд яг одоо над чиг ингээд одоо миний ярьж байгаа түүхүүдтэй адилхан энэ залуу бас тийм юм зөндөө тохиолдож ирсэн. Өөрийнхөө бизнесийг ч аварж ирсэн тохиолдол байгаа. Тэгэхээр та нар маань ч гэсэн бизнес хэрэгэлдэг хүмүүс те ямар нэгэн бизнестэй ямар нэгэн байдлаар олон хүмүүстэй харилцдаг бол ерөөсөө хүнтэй харилцах одоо харилцааны мэдлэг бол бас хамгийн чухал мэдлэг байдаг. Та 1000 одоо ихтэй сургууль зураад 1000 боловсралтай хагаад бусад хүмүүсийг хүндэлж мэддэггүй, бусад хүмүүстэй ярьж чаддаггүй, одоо тий бие тооцсон ч юм уу тий өөрийнх нь тухайл яриад байвал таны ажилчид одоо таны хамтран ажиллах бизнесмен хүмүүс ч юм уу тий бүгд явандаа танаас цухтана. Өөрийгөө яриад л байдаг, өөрийгөө л яриад байдаг хүнээс хүн ер нь их залхдаг. Тэм учраас та нар маань одоо миний ярьсан түрүүний та нартай хуваалцсан аргуудыг амьдралдаа хэрэгжүүлээд одоо бусад хүмүүсийн тухай сайн сурж авснараа буцаагаад та тэр хүмүүсийн түүхээс өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлийг сурч авдаг. Бусад хүмүүсээр өөрсдийн түүхийг яриулснараа тэр хүмүүсийн түүхээс өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлсийг сурч авдаг. Бусад хүмүүсийг л яриулаад бусад хүмүүсээс бид нар асуулт асууснараа тэр хүний хүсээд идэг зүйлийг нөгөөж идэг. Чухал гэдгийг мэдрэх те, онцгой гэдгийг мэдрэх, бусад үнэлэгддэг гэдгийг мэдрэх тэр онцгой мэдрэмжийг бид нар бусдад өгснөөрөө бид нар буцаагаад тэр бэлгийг өнгөө авч идэг. Тэр хүмүүс өөрийн мэдлгүй бид нар тэр зүйлсийг өгнө. Өөрийн мэдлгүй бид нартай байх хүсгэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бизнес хийж байгаа, ямар нэгэн байдлаар олон хүнтэй харьцаж байгаа, ямар нэгэн байдлаар магадгүй таныг залгааг өөртөө дурлуулахыг хүсэж байгаа. Магадгүй те тэр хүнтэй найзалмаар байгаа, даанч найзлах арга олохгүй ч юм уу байвал та нар миний хэлээд байгаа энэ 7 аргыг та нар амьдралдаа ашиглаад үзээрэй. Хамгийн нэгдүгээрт хүмүүсийг чин сэтгэлээсээ сонирхох. Хүнийг чин сэтгэлээсээ сонирхож тэр хүмүүсийн түүхийг чин сэтгэлээсээ сурахыг хүсэх. Хоёрдугаарт нь инээмсэглэж сурах. Хүмүүст чин сэтгэлээсээ сайхан инээмсэглийг бэлгэлж сур. Гуравдугаарт нь хүний нэрийг хизээж битгий март. Дөрөвдүгээрт нь болохоор сайн сонсогч байж сур. Бусдыг өөрийгөө ярахт нь урамшуул те асуултуудыг асуу. Тэр хүнээр өөрийнх нь тухай түүхийг яриул. Сайн сонс. Зүгээр нэг бид нар одоо хүмүүстэй ярилцж байхдаа сонсож байхдаа яг 100% сонсдгүй юм байна л да. Тэр хүнийг ярьж байгаа хооронд бид нар дараа нь юу хэлэхээ бодож идэг. Хүн болгон ер нь би юу гэж ярих вэ гэж их санаа зовдөг гинэ. Тэрний хооронд зүгээр л тэр хүнээ сонс. Тэр хүнээсээ асуултуудыг асуу, тэр хүнээрээ л яриул. Тэгснээрээ та тэр хүнд хамгийн сайн яриа өрнүүлж чаддаг хүн юм шиг санагдана. Яагаад гэвэл хүн болгон ярихыг хүсдэг. Та тэр хүнд тэр бэлгийг өгөөд шүү дээ. Ярих, өөрийг нь ярих боломжийг өгж байгаа учраас тэр хүн таныг ямар лаг мундаг яриа өрнүүлдэг хүн бэ гэж дүгнэн. Ерөөсөө л энгийн асуултууд асуугаад тэр хүний тухай асуултуудыг асуугаад тэр хүнд 100% анхаарлаа өгөөд яг тэр цаг тухайдаа тэр хүнд тэр цагаа зориулаад чин сэтгэлээсээ сонсоод хэлсэн ярьсан юм нэг чихээр оруулаад нөгөө чихээр гаргах биш тэр хүний тухай сураад эндээс энэ хүний түүхнээс би амьдралдаа юуг нь авч болох вэ, юуг нь хайж болох вэ гэдгээ баян бодож. Тэгээ 6-т нь болохоор яг миний хэлсэн шиг тэр хүнд чухал хүн гэдгийг мэдрүүл магтаж урамшуул те ямар мундаг юм бэ? Тим лаг одоо компаниг байгуулж чадсан. Үнэхээр мундаг удирдагч юм аа. Тэр хүмүүсийн сонсомоор байгаа өөрийгөө үнэлүүлмээр байгаа зүйлсийг нь магтаалаараа буцаагаад өг. Тэ? Бусдыг бас зүгээр хоосон магтах биш шүү дээ. Тэр хүнд яг тэр хүний сонсож байгаа та түүхээсээ үнэхээр та тэр хүнийг ямар мундаг юм бэ гэж биширж байгаа бол тэрийг хайрлахгүй хэл манайхан нэг тийм жоохон тийм зам байгаад ддэг те. Бусдад ингэж магтаал жоохон өгөх мó Америкчууд бол хайр наргуул хүнийг магтдаг. Тэгээ заримдаа дэндүү худлаа магтах гэдэг юм шиг байдаг л та. Би та нарыг худлаангасаа магт гэж ерөөсөө хэлээгүй. Хараад тэр хүний палажинд дуртаал ямар гой палаж вэ? Хаанаас авсан юм бэ? Хөөх ямар гой ийм олон хөлттэй юм байж би ямар гой авч өгд юм бэ? Та ямар нэгэн байдлаар ямар нэгэн хүнээс гой сайхан зүйлийг олж харсан бол хайрлахгүй те харамлахгүйгээр тэр хүнийг магтжээ. Тэр хүнд маш их урам болдог. Тэр бол одоо хамгийн гайхалтай бэлэг. Бид нар үгээрээ хамгийн сайхан одоо те магтаалуудыг бусдад чин сэтгэлээсээ өгснөөрөө тэр хүнд маш их урамыг өгч идэг. Одоо хамгийн сүүлд нь яг өөрөө
чин сэтгэлээсээ бай. Зарим хүмүүсийг дураж дүр битээсэг та тэр хүнтэй байхдаа яг өөрөөрөө л бай. Гэхдээ тэр хүмүүс хүнээ сонирх. Тэр хүнийг сонирхож гин гэдэг нь би таныг худлангасаа бай гэж хэлж байгаа юм биш. Өөрөөрөө 100% байгаад бусдад одоо тий чин сэтгэлээсээ хандсанараа бид нар бусад хүмүүсийг амьдралдаа илүү татж чаддаг. Тэгээ бусдыг хайрал одоо бусдад одоо тий талархлаа илэрхийл бусдын одоо түүхийг сонсоод сурсан зүйлсээ тэр хүнд буцаагаад тэгэл ямар гоё түүхтэй юм бэ тий би таны түүхээс ийм гоё зүйлийг сурлаа. За тэгээ та нар маань өөрсдөө энэ номыг олж аваа заавал уншаарай. Яаж найзыг одоо амьдралдаа хожиж бусад хүмүүст нөлөө үзүүлэх вэ гэдэг ном байгаа. Тэгээд энэ бичлэг маань зарим нэгэн хүмүүст хэрэг болсон байхаа гэж найдаж байна. Миний хувьд надад маш их хэрэг болсон. Энэ номыг уншсанараа би өөрийнхөө бусдад харилцаагаа нөгөө төвшөнд аваач чадсан. Тэгээд миний өнөөдөр ярьсан одоо өнөөдөр та нартай хуваалцаж байгаа бичлэг та нарт таалагдана гэж найдаж байна. Та бүгдээрэнд нь хайртай шиг намайг дэмжиж надтай хамт байдаг бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд та нар маань бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe хийхээ мартаваа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.